Хай манайхан өнөөдөр бүгдээрээ Стефен Кингийн бас нэгэн зохиол дээр үндэслэн киног ярилцгаана. 2007 онд гарч байсан Манан гээд кино байгаа. Та хэдийн маань дийлэнх нь энэ киног маш сайн мэдж байгаа бах. Өтгөн манан дундаас юу гарч ирэх бол гэдэг нь энэ киноны хамгийн сонирхолтой бас айц тэрмөр хэсэг болдог. За кино руу орцгоё. Киноны маань үйл явдал Америк нэгдсэн улсын Мэйн мужийн Бриджтон гэх 5,000 орчим оршин суугчтай нилээдгүй жижигхэн намгүм хотхонд болж өнгөрөх ба киноны маань гол дүр болох зураач Дэвид эхнэр Стефани болон 8 настай хүүгийн хамтаар энэ хотод амьдардаг ба хүчтэй шуурганы үеэр аюулгүй байдлаа бодоод байшингийнхаа зойронд хоноглоод өглөө нь шуурган намцсны дараа гарч ирж буй энэ. Хаа очиж шуурганаар байшин нь яагаачгүй байсан ч нуурын ирэг дээр байсан тэдний модон байшинг хөршийнхэн мод бяцалж орхижээ. Ингээд модон байшингаа харан ярилцаж байх үеэр тэд нуурын нөгөө эргээс нь ирж буй нууцлаг мананг харсан ч нэг их тоолгүй модон байшингаа яах их талаараа хөрштэйгөө ярилцсанаа. Энэ бол түүний хөрш Брэт. Тэр хоёр ярилцаад даатгалын газраар байшингаа янзлуулахаар тохирох ба энэ үеэр хөршийнхэн бензигч гисэн бас мод дарчсан байгааг харсан зураач маань хүүтэйгээ хамт хүнс авахаар явах гэж байснаа хөршөөгөөч мөн машиндаа суулгаж аваад ойролцоох хотын төв рүү супермаркет орохоор явна. Ингээд зам дээр явж байх үед баахан цэргийн машины цуваа тэднийг зөрөө өнгөрч байгааг хараад намаг хүн тайван газар юун баахан цэргүүд вэ гэх зэрэгээр хоорондоо ярилцаж явсаар дэлгүүр дээр ирлээ. Шуурганд өртсөн хотын иргэд хүнс им гэл хэрэгцээ зүйлсээ базаан супермаркет хөдөлгөөн ихтэй байна. Ингээд тэр гурав дэлгүүрээс хэрэгцээтэй юмнуудаа эхнээс нь аваад явж байтал гадаа чанга тохиолдол дуурайад тэнд байсан хүмүүсийн анхаарлыг татаж орхидог. Бүгд л юу болоод байгааг мэдчих санаатай цонхоор өлийн харж байх зуур цэрэг цагдаагийн машинууд маякаасан яарсан байдалтайгаар давхилдцгаана. Бүгд л юу болоод байгааг гайхан зогсож байх зуур гинэт нэг өвөө хар хурдаараа гүн орж ирснээр сая тэр манан дотроос нэг юм залуу хүүг аваад явчихлаа гэд хамраасаа цус садруулаад сони юм яриад эхлэв. Настай жоохон зөнөгтөж байна гэж хүмүүс бодож байсан ч нэрэл удалгүй тэдний байгаа дэлгүүрийг өтгөн манан бүрхээд эхэлдэг. Тэгээд болоогүй гинтхэн хүчтэй газар хөдөлж тэнд байсан хүмүүс бүгд сандралдаж эхэлнэ. Мэдээж нь үйл явдлын үеэр хинч газагшаа гарч зүрхэлсэнгүй. Гэтэл тэнд дунд байсан нэг эмэгтэй гэртээ байгаа хоёр хүүхдээ санаа зовн хэн нэгэн түүнтэй хамт явах эсхийг асуутал хинч дуурсангүй. Хоёр жоохон хүүхдээ үлдээсэн эмэгтэйч бод санах зөөлгүй шуудхан дэлгүүрийг орхин гардаг. Ингээд дэлгүүр дотор байгаа хүмүүс бүлэг бүлгээрээ хуваагдан энтэнд сууцгаан хотынхоо талаар ярилцсан хүмүүс баг багаар тавьширж байна. Энэ үед манай зураач хүүгээ дарчихна гэд хүнжил нэмрүүлэхээр хаах үед дэлгүүрийн менежер залуу гадаа коридорт хүнжил байгаа гэж хэлэхэд зураач хүнжлийг авахар явна. Ингээд арын халахаар коридор руу гартал дэлгүүрийн генератораас утаа гарч байхыг хараад манай хүн генераторыг унтраахад генераторын дүнгэлсэн чимээ намгүн босон ч түүний араас бүр нэг сонин чимээ гарах ба энэ чимээ дэлгүүрийн гаражны хаалганы цаана ямар нэгэн зүйл гарч ирэх гэж байгаа юм шиг түүнд санагдлаа. Манай хүн буцаж ороод дэлгүүрт байгаа залуучуудад энэ талаар хэлтэл нөгөө хэдэн ч тоож байгаа ч юмгүй. Наад чинь яах вэ? Гаражийн хаалгаа онгойлгож генератораа засах мань гэд явцгаахад манай зураач наан ч аюултай санагдаад байна дими гэтэл бидний нэг нь өөрсдийг нь бүр дорд үзлээ. Айгаад байх юм юу ч байхгүй гэсээр байгаад дэлгүүрийн худалдагч хүүгээд гаражийн хаалгыг нээлгүүлэх үед гэнтхэн 8 айлчны хөл шиг мангар том тэмтрүүл орж ирснэ. Хүүгийн хөлнөөс орон чирэх гэж оролдоход манай зураач дэлгүүрийн менежер хоёр салах гэж оролцсон ч яаж орох вэ? Хүүг алдаад явуулчихнаа. Тэмтрүүлийнх нь үзэрийг сүхээр тасдаж амждаг. Шоконд орсон гарууд арай гэж ярилццгаан дотор буцаж орж ирээд тэнд байгаа хүмүүст болсон явдлын талаар хэлтэл тоглоом хийгээд байна гэж бодоод бүгд инээлтцгээгээд байв. Итгэхгүй болохоор нь бүр заримыг нь дагуулж яваад тасцсан тэмтрүүлийг үзүүлтэл сая л нэгэн мэтгэж дэлгүүрийн эзэн нь жинхнээсээ ийм болсон байна гэдгийг тэнд байгаа хүмүүст хэлж баталдаг. Ингээд зураач хүмүүсийг удирдан цонхнууд дээр шуудатай элснүүд бололтой зүйлсүүдээр хаалт босгож эхэлнэ. Хүмүүс бүгд л чадхаараа хаалт бэхлэлт хийж байх үеэр энэ эмхтэл ганцаараа бурхны талаар ярина. Өнөөдөр бол бурхан биднийг шүүж буй өдөр гих зэрэгээр балаарч дэлгүүрт байгаа хүүхд төгчдийг айлган хүмүүсийн нервийг барж эхэлдэг. Түүний энэ дэмэрлэлийг сонсож залхсан сургуулийн багш эмэгтэй түүнийг намаалгатаж орхино болж мөнх. Дэлгүүрийн гадаа үл мэдэгдэх хамтд байгаа гэдэгт итгэхгүй байгаа иргэд нийлэн зураачтай маань зөрөлдсөөр байгаа дэлгүүрээс гарч туслан дуудахаар шийддэг. Энэ хэдийн дунд зураачийн хөрч гисэн байлаа. Зураач тэднийг гарахгүй байхыг ятгах гэсэн ч зөрөлдсөөр л байв. Ингээд зөрөлдөд байгаа хүмүүс ч одоо яах вэ? Арай гэж ятгах жиж бүслэгэнээс нэг олс уяад хэрхэд гарлаа. Ингээд өтгөн мананд орон тэдний бараа харагдахаа болох үед нөгөө олс чинь асар хүчтэй татагдж эхэлдэг. Ингээд юу болсныг гайхан олсыг баг багаар татж эхлэх үеэр цустай хэсэг нь гарч ирснээр байдал буруутсныг ойлгов. Олсны төгсгөлд хамгийн сүүлд гарсан хүний тасарсан доод биений хэсэг гарч ирлээ.
Үүнийг нүдээр харсан хүмүүс ч бүгд цочролд орцгов. Ингээд хүмүүс дэлгүүрт байх гэрлүүдийг асаавал үл мэдгэдэх хамтад ойртохгүй байх гэж найдан гэрэлнүүд асаан тавьтал бүрд ордож мутацд орсон шавжнууд нэг нэгээрээ цуглаж эхэлдэг. Бомбонороо цонхын нэрж мөргсөөр байгаад хагалж орж ирээд хүмүүс рүү дайрж эхэлнэ. Ихэнх хүмүүс шавжнуудад хазуулахгүйгээр арай гэж болтож чадсан боловч энэ өхөн хүзүүндээ хазуулаад харамсалтайгаар нас барах ба нөгөө бурхан гэд орлоод байдаг хүүхэн дээр чинь нэг шавж нисчирээд суусан боловч хамгийн сонирхолтой нь түүнийг яахчгүй нисээд явсныг харсан хүмүүс энэ эмэгтэй ярианд үнэмшиг нь тодорхой. Энэ хооронд дэлгүүрийн менежер зураачийн хүрүү дайрах гэж байсан том шавжийг буудаж түүний амийг авардаг. Дэн минь бол яасан ч том юм те. Дэлгүүрийн хідэд хоол хүн сангалтай байсан ч гэсэн нөгөө шархацсан хүмүүст нь анхан шатны цусламж хэрэгтэй байсан тул ойрхон байх эмийн сан орохоор хэдэн хүмүүс нэгдэн явхаар болоход нөгөө багш эмэгтэй та нар гарвал илүү аюултай гэж гарахгүйгээр ятгах гэж оролдсон боловч манай зураач шархацсан хүмүүсээ аврахын тулд зайлшгүй эмийн сан орох хэрэгтэй байсан тул хүүгээ хүмүүс даатхан гарах гэх үед нөгөө шашинд хэд итгэгч хүүхэн чинь гарч ирснэ. Гарахгүй байхыг сануулад шашны номлолуудаа ярьж эхэлнэ. Яг энэ үеэр хүмүүс дундаас нэг нь түүний толгоор руу лааз шидэх ба лааз шидсэн хүн энэ настай эмэгтэй байв. Ингээд тэр хоёрын хооронд бараг л зодон болох гээд арайгд зодоныг нь намдаагаад гол дүрийн зураач залуу маань хэдэн хүмүүсийн хамтаар дэлгүүрээс гарч өтгөн манан дундуур болгоомжтой алхасаар хажууханд нь байх эмийн сан руу орлоо. Энэ эмийн сан нь бол яг хажууханд нь байна л да. Ингээд эмийн сан руу ортвол ямар ч чимээ аниргүй. Гайгүй шиг байна гэж бодоод байж итэл тэнд маш том аалзсны шүлснүүд байсан ба өмнө нь гараад сургуу болсон нөгөө хэдэн хүмүүсийн чинь биеийн дотор нь хэдэн зуун мянган зулцгаа шахсан аимшигтай дүр зураг харагданаа. Ингээ байж байтал авраг аалз гарч ирэн тэдний хоёрыг нь шүлсээрээ ороотол энэ энгийн шүлс биш хүчил агуулсан шүлс байсан учраас тэр дор нь хөлийг нь түлээд алж өрхнө. Ингээд тэд зүгтах гэх үеэр хаалган дээр нь бас нэгэн аалз гарч ирсэн ч хөгшин ир үзүүртэй мотор зоон алж өрхнө. Амьд байгаа хэд маань тэндээс газ гүн гарч ирээд дэлгүүрлүгээ буцаж орж ирэн тэнд болсон явдлын талаар хэлэх үед нөгөө бурхан шашин яриад байдаг хүүхэн чинь тэдний үгийг үлгэн аваад "За тэр би та нарт хэлээгүй юу? Одоо л итгэж байна уу?" гэх зэргээр л өнөөхөө л ярьсаар. Үүнээс болж түүнд итгэж байгаа хүмүүсийн тооч нэмэгдсээр. Дараагийн өдөр нь дэлгүүрт байсан 3 цэрэг залуугийн 2 нь алга болчихсон болохоор хүмүүс хайж аваад арын өрөөнд амиа хоролцохоосон байсныг нь олсноор амьд байгаа цэрэг залуугаас юу болсныг байцаах үед тэр уйлгнан үннээ хэлдэг. Түүний хэлж байгаагаар засгийн газар нь эндээс холгүй хон байдаг цэргийн бааз дээр өөр хэмжигдэхүүн рүү нэвтрэх хаалгыг нээхээр эрдэмтдийн багийг ажилуулж байсан ч гэсэн тэнд нь асуудал гарснаар өөр хэмжигдэхүүнд байдаг амьтад бидний ертөнцид гарч ирээд байгаа нь энэ байж. Үүнийг сонссон нөгөө бурханлаг эгчийн маань дагагчид энэ цэрэг залууг цос нүчтэй нь холтлон зодоод бүр болоогүй хутгалаад өнөөх амьтдад өргөл барьцуулган өгөхөөр хаалгаар гаргаад шидчихнэ. Энэ хэд ч одоо бүр нөгөө шашны калтентер шиг болчихжээ. Цэрэг залууч өөрийг нь буцаан оруулахыг гуйж уйлан байж байтал ардаас нь маш том хидгэн шиг амтан гарч ирээд түүнийг нэвцэлбээд алчдаг. Энэ амир үйл явдлыг харсан зураачийн бяцхан хүү ааваасаа өөрийг нь мангас битгий өгөөрэй гэж гуйхыг сонссон манай зураач өглөөн нь бүх хүн унтаж байхад өөртөөгөө санаа нийлдэг. Арай дөнгүүр хидтэйгээ нийлэн энэ толгоон нэргсэн нөхдүүдээс холдож супермаркетаас гарах гэтэл супермаркетын үдэнд өнөөх хүүхэн чинь хутга барьчихсан сууж байна. Тэгээд нөгөө хүн чинь ингэж хэлж байна. Өнөөдөр танаа хүүгээр тахил өргөнөө гэж эхлэхдээ зэрэгцэн манай зураач юу гэж л хүүгээ өгөх вэ? Гарт байгаагаа бариад энэ хүүхний дагагчтай нь яг халз үзэх гээд байж байтал аз болж дэлгүүрийн менежер гар буугаар галзуурсан хүүхнийг буудаж манай хэд тэндээс эсэмэнд зүхтааж амждаг. Яг гараад машиндаа суудгийн даваан дээр нөгөө дэлгүүрийн менежерийг чинь нөгөө хідгэн шиг том амтан чинь зоогоод алж өрхнөө. Бас тэдэнтэй хамт явж байсан 2 хүн нөгөө алзанд тас татуулж өрхдөг. Ингээд сандарсан хэдээс дэлгүүрийн эзэн буцан дэлгүүрлөгөө ордог бол зураач хүүтэйгээ бас нөгөө багш бүсгүй өвөө эм хоёртой амжаад машиндаа суух боловч машины хамар дээр гарбуу үлдээснээ санан хаалгаа онгоолгоод газ буугаа авцуур нөгөө амтэн чинь ухсгийн дарах гэж олдноо. Эхнэрээ гэртээ ганцаараа үлдээсэн учраас гэрлүүгээ яаран ирэхэд түүний эхнэр Стефани аль хэдийн насураад аалзны шүлсэнд орогдсон байдалтай байлаа. Үүнийг харсан зураач сэтгэлээр маш их унаж уйлж байсан боловч хүүгээ бодон энэ манан дундаас яаж игээд гарах хэрэгтэй гэж бодоод замаар зугуухан машинаараа явж байх зуур тэднээс холгүйхэн 6 хөлтэй асар том биед явж байхыг хардаг. Ингээд хэдэн цагийн турш цааш явсан ч өтгөн манангаас холдож чадахгүй л.
Дээр нь нэмээд бүр бензинж дуусаж тэд цааш явах ямар ч аргагүй боллоо. Тэдний машиныг тойрон манан дундаас янз бүрийн амьтдын эвгүй чимээнүүд төгсөөр байхын үед зураач нөгөө гар бууга гарган тэднэр рүү хараад амьтдын хоол болж ирснээс өөрсдийгөө хорлсон нь илүү зовлон багтаа үсттэй гэсэн харцаар нөгөө рүүгээ хардаг. Ингээд тэд бүгдээрээ санал нэгдэг бололтой толгой тогтцоож гол дүрийн зураач маань бууны сумаа толох үед ердөө 4 сумбал үлдсэн байв. Тэд тавуулаа явж байгаа шүү дээ, тийм. Ер нь бол ингээд 4 сумаараа энэ дөрвийгээ буудаж зовлонгүй өхүүлээ гэж бодсон юм байна л да хөрхий. Өөр одоо арга чарга хайж болоогүй юм багт. Манай хүн хөрөөгөө харах үедээ намайг битгий мангас дөгөөрөө аваа гэсэн үгэн толгойд нь бодогдсон 4 удаа буудах чимээ сонсогддог. Ингээд зураачийн энтэнд цус болсон байх ба ийм амир зүйл хийсэн хүн ямар төлөв байх вэ? Аимшигтай цөрхрөн уйлж машинаасаа гараад нөгөө амьтдад идүүлэх гээд чангаар орлон зогсох үед гэнэт машин ирж буй чимээ гарах ба нөгөө хөтгөн манан чинь багаар замхран цэргийн цуваа эрэхтэй таарав. Эднэр үл мэдэгдэх амьтадтай тулалдаж буй Америкийн армийнхан байсан бөгөөд арын цуваанд дэлгүүртүүлсэн хүмүүс аврагдаад бүр ачигдан явж буй нь харагданаа. Энэ бүхнийг харсан зураач өөрийнхөө хийсэн зүйлд маш ихээр харамсан аимшигтай гашуудан орилсоор кино маань төгсдөг. Уул нь нөгөө эдтэйгээ дахиад жоох хүлээсэн бол те ингээл аврагдах байсан биз дээ. За ингээд өнөөдрийн бичлэгтэй минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол subscribe хийхээ мартаваа.